Оюу толгой компанид гадаадын компаниас зөвлөгөө авахуулах зардал болгож төсөвт 17 тэрбум төгрөгийг суулгасныхын төлөө засгийн газрын хэрэг эрхлэх газрын дараа баяр цогтыг огцруулах хүсэлтийг нэр бүхий 5 гишүүн гаргасан билээ. Харин огцруулах асуудлыг өчигдөр хэлцэх үеэр баяр цогцоод оюу толгойд зөвлөгөө авах 17 тэрбумыг Алтан хувийн засгийн газар руу чихэж өөрөө бичиг дамжуулснаас цаашгүй гэсэн тайлбар хийгээд авсан юм. Олон гишүүдийн эгдүү хүргэсэн энэ асуудлыг төсвийн байнгын хорооны зүгээс өгүүлсгэж байна. Хэдий огцорсон засгийн газрын оруулсан асуудал байлаач сайхан дэлхийн банк энэ мөнгийг төсөвт суулгаснараа хариуцлага хүлээх үүрэгтэй гэдгийг онцолж байгаамаа. Хөгжлийн банкнаас эхлээд төсвийн байнгын орооноос 16-нд бичиг шаардсан. Энийний дагуу Хөгжлийн банк сангийн аавд бичгээ ирүүлсэн. Сангийн аав нь энэний дагуу хэрэг эрхлэх газар бичгээ ирүүлсэн. Тэр бичгийг би дамжуулсан. Ийм асуудалд хүн гүтгэж доромжлоод ийм байдалд хүрэж байгаад бол би тухайн үед бол хүмүүс эмоцоор асуудлаа мэдхгүй ханджээ. Олон хоног тайлбар материал гаргасны дараа хүмүүс ойлгосон бахаа гэж ингэж бодсон. Би энэ гар үсэг зурсан 3 гишүүнийг нь бол ойлгож анхудаа сонгогдсон төрийн ажлын бичиг баримт яаж явдгийг эдрийг мэдэхгүй гэж магадгүй. Би цог гишүүн даваасрын гишүүн хоёр бол удаа дараа сонгогдсон төрийн хариуцлагатай ажлуудыг хасчихсан хүмүүсийн хувьд бол энэ зүйлийг бол ойлгож байгаа. Зориуд ингэж хүн гүтгэж доромжилж байгааг нь бол би ерөөсөй ойлгохгүй байна. Та бол сүүлийн 3 өдрийн энэ интернетийн орчин хэвлэл мэдээллээр хүнийг бол ирээд зэргүй гүтгэж шít. Жаахан эсрэгтэй байр суурьтай байгаа. Энэ жигсаалтыг өгсөн нь одооны засгийн газар шүү дээ. Одооны засгийн газар өмнөх засгийн газрын жигсаалтыг өглөө өнтер гэж бол ярих нь учир дутагдaltaй. Магадгүй энэ хүний гарын үсгтэй энэ засгийн газрын одоо хэрэг эрхлэх газрын даргын хувьд энэ засгийн газрын энэ жил хэрэгжүүлнэ гэсэн ажлынхаа жигсаалтыг л явуулсан байгаа шүү дээ. Засгийн банкны ороо бол энэ жигсаалтыг нэх угаасаа үүрэгтэй энийхээ дагуулт гэсэн. Оюу толгойгоос ашиг хүртэж чаддгүй манай улс оюу толгойд үнэтэй зөвлөгөө авах 17 тэрбум төгрөгийг хүртэл гаргах нь зөв үү? Цалин дэтгэр огт нэмэхгүй гэж ард түмнийхөө бүсийг улам чангалсаар байгаа засгийн газарт оюу толгой тэрбумаар тоологдох зөвлөгөө худалдан авах тансаглал хэр нийцтэйгээ зэрэг асуудлыг гишүүдийн зүгээс тавьж байгаамаа. Оюу толгойн гэрээ бол маш том зөөрөн гэрээ болсон. Энийг сайжруулъя гэд зөвлөгөө авъя гэж байгаа энэ явдал бол том зөв. Миний зүгээс бол бие даасан хөндлөнгийн шинжээчтэй дүгнэлтийг гаргаж ир гэрээгээ байгуулаач гэдгийг үндсэндээ одоо 10 жил орилж байна. 10 жил ярьж байна. Өөдөөс янз бүрийн нэр хот зүүдэгч гэсэндээ. Гэхдээ бие даасан зөвлөгөөг муур багшаас авч болохгүй. Та нар одоо Дэлхийн банкны одоо тэр харьяа байгууллагуудаас авч болохгүй. Харин үндэстний өөрийн ямар ч эрдэмтэнгүй ард түмэн биш шүү дээ. Өөрсдийн эрдэмтдээс асуугаад эрдэмтэнгүүд маань өөрсдөө энэ олон улсын бие даасан хараат бус шинжээчдээс дүгнэлт авмаар байна гэвэл манай их сургуулийн багш нар эрдэмтэд өөрсдөө хэлэх ёстой. Тэгээс улс төрчид энийг шийдэж болдгоомаа гэдгийг би одоо маш олон жил энийг ярьж байна шүү дээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудлаасаа буух хүсэлгүй